тарайн үлгэр. Алс тэртээ ойн гүнд ажиллаж хичээнгүй нэгэн мэгж 3 тараатайгоо амьдран суудаг байжээ. Ээж гахаа бүхэл өдрийн турш борив бохис хийлгүй хөдөлмөрлөж байхад 3 торой нь юу ч хийдэггүй байлаа. 3 торой өсөж том болсон тул эхэн тэдэнд өөртөө дохирсон гэр барьж амьдраарай гэжээ. Том торой маш залхуу учир сүрэл өвсөөр нэг хэврэгхэн жижиг байшин барив. 2 дугаар торой сүрэл өвсөөр барьсан байшин хэврэг гэж бодоод жижигхэн модон байшин барихаар шийдэв. Гэхдээ тэр байшингаа барьж дуусгалгүй орхиод хоолоо идэхээр яв. Баг дүүн 2 ахыхаа барьсан байшинд сэтгэл ханамжгүй байсан тул тоосхоор жижигхэн байшин барихаар зориг шулууджээ. 2 ах нь баг дүүгээ өдөржин ажиллаж байгааг хараад чи бие дэмий зоож байна хэмээн элэглэн шоолж байлаа. Баг дүү нь байшингаа барьж дуусны дараа 3 торой өөрийн шинэ гэртээ нүүж оржээ. Яг энэ үеэр Саарал чон тэднийг барихаар гитэн ирэв. Саарал чон эхлээд том торойн хаалгыг догшсонд тэр айгаад үүдээ нээж өгсөнгүй. Чон ганцхан хүчтэй архиртал хөөрхий торойн сүрлэн байшин хийсэн өнөв. Том торой сандран зугтааж 2 дугаар торойнд очлоо. Чон түүний араас хөөж очоод жижиг модон байшинг нь хамаг хүчээрээ мөрөгтөл 2 дугаар торойн гэр бас яах ихийн зургүй нурам өнөв. 2 торой баг дүүгийн рүүгээ хар хурдаараа зогтон очлоо. Саарал чонч тэр даруй тэдний араас нэхэн ирээд тоосхон байшин толгойдоо болд руу гартлан мөргсөн боловч байшин уг янзаараа л байлаа. Чон орил чарласаар зогтов. Энэ хооронд торойнууд амсхийн тавширч байтал Саарал чон бас л сүвтгэнэн хурч ирлээ. Тэр буруугаа ойлгон гэмшиж байгаа хуурмаг дүр үзүүлэн торойнуудыг хамтдаа зугаалan тоглоё хэмээн ятгав. Чон башир муу аргаар торойнуудыг гэрээс нь мэхлэн гаргахын тулд ингэж худлаа ярьсан ажээ. Торойнуудыг гэртээ ороход яндан дотроос нь мөнөөх чонын бачимдан сандрах дууг сонсогдлоо. 3 торой тэр даруй зуухандаа гал урдв. Саарал чон яндангаар доош буух үед сүүлнээс нь гал агуулсан байлаа. Чон яндангаас үсрэн гараад гаслан уйсаар зогтон одов. Түүнээс хойш Саарал чон тэр хаваар дахин эргэлдэхээ болжээ. Залхуу хойрог хөнгөн хуумгай 2 том торой муу зуршлаасаа салснаар ах дүү 3 торой аз жаргалтай амьдран суух болжээ.